BYD Формула 1-д орж ирж байгаа. Гэсэн шуум явж илээ. Албажааг байгаа юм тий. Албаж байгаа. Сая энэ жилийн улирлаас эхлээд Cadillac 11-д баг нь болж орж ирсэн. Бараг 3-4 жил хил амтай явсны эцэст 11 багтай болсон. Тэгээд яг FIA-ийн нөгөө Формула 1-ийн удирдах байгууллага гэж байдаг. Тэр нь бол FIA. Тэгээд FIA-ийн ерөнхийлөгч мэдэгдэхтэй одоо Америкийн нэг баг ороод ирсэн юм чинь одоо дараагийнх нь бол тэр дундаа хятадын нэг баг орж ирэх нь бол хамгийн логиктой дараагийн юу гэсэн бэл. Энэ угсаа амар сонирч хятадын баг байхгүй зү. Тэгээ одоогоор байхгүй. Байхгүй тий. Toyota байгаа юу? Toyota байжгаад тэгээ болцсон. Гэхдээ энэ жилээс Haas гээд Америкийн багтай одоо спонсорын төвшөнд бол орж ирж байгаа. Гэтэ яг өөрсдийнх нь яг баг бол байхгүй. Тэгэхээр амар сонирн боос хамгийн том автомашин үйлдвэрлэгч Формула 1-т баг байхгүй. Тэгээд би яг энэ постэр мэдээлэл харсан юм л да. Би ясаач бодсон BYD нэрээ үнэхээр бараг болгоомжтой. Хэдний л өмнө бас Geely бас орж ирж магадгүй гэсэн бас шуум явжсан. Гэтэ орж ирээгүй л дээ. Тийм. Формула 1-ийн F1 киног үзсэн нэрээс үнэхээр надад бол гоё таалагдсан. Формула 1-ийн фанатуудад бол таалагддаг. Надад бол үнэхээр гоё кино шиг санагдсан. Замжаагүй л авчихсан. Формула 1-ийн талаарх ойлголт багтаа ямар ч ойлголтгүй хүмүүстүүд яг тэр спортыг нь мэдрүүлсэн тий тэр хурд хүчтэй сүүлийн нэг уур амьсгал 5-6 жилийн хугацаанд Формула 1 амар юу толчлоо шүү хайптай. Тийм ээ. Тэгээд саяхан шинэ үйлрэл эхэлсэн эхний уралдаан юунд Австрали болсон. Одоо энэ 7 хоног дараагийн энэ 7 хоногт Шанхайд болно. За Азийн нэг баг ер нь бол орж иж магадгүй юм байна шүү.